Үр тарианы кластер хамтын ажиллагаанаас хөгжил рүү. Та үр тариаг хэрхэн тарьж ургуулж бидний ширээн дээр талхуулж ирдгийг мэдэх үү? Энэ бол ганцхан тариаланчийн цуцшгүй хөдөлмөр биш. Харин нийт тариалангийн салбарын тариаланчид, бэлтгэн нийлүүлэгчид, боловсруулах үйлдвэрүүд, худалдагчид, тээвэрлэгчид, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн юм. Үүнийг кластер гэж нэрлэдэг. Кластерын үндсэн оролцогчид, тариаланчид, газраа хагалж, үрээс суулгаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндэс суурийг тавигчид, хөдөө аж ахуйн техник, үр бордоо, ургамал хамгааллын бодис, усалгааны системийг нийлүүлэгчид, боловсруулах үйлдвэрүүд, ургацын түүхий эдийг эдсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж, зах зээлд гаргагчид болох гурил, тижээл, гомон, хүнсний үйлдвэрүүд орно. Кластер ямар давуу талтай вэ? Кластерын хэрэгжилт олон давуу талуудыг авчрах боломжтой. Нэгдсэн зохион байгуулалттай, уялдаа холбоотой ажилладаг оролцогчид технологийн шинжилэл болон үр ашигтай менежментийн ачаар зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ. Тээвэр, хадгалалт, борлуулалтын зардал буурч, нийлүүлэлтийн сүлжээ илүү үр дүнтэй хялбар болно. Түүнчлэн тариаланчид, судлаачид, технологийн компаниуд хамтран ажиллах замаар шинэ сортууд, ухаалаг технологи, хүлэмжийн шинэ системүүдийг хурдан нутагшуулж, салбарын хөгжилд шинэ шат ахих боломж бүрдэх юм. Үр тарианы кластер бол зөвхөн тариаланчдын нэгдэл биш. Харин бүхэл бүтэн салбарын хамтын ажиллагаа, хөгжлийн түлхүүр юм. Хэрв энэ систем сайн хөгжвөл Монголын үр тарианы салбар зөвхөн дотоодын хэрэгцээг хангаа зогсохгүй, олон улсын зах зээлдэж өрсөлдөх чадвартай болно. Өнөөдөр та нэг зүсэн тал хамтлах бүртээ тариаланчид, бэлтгэн нийлүүлэгчид, үйлдвэрлэгчид, борлуулагчид болон төрийн дэмжлэг үзүүлэгчид хэрхэн нэгдэж хамтран ажиллаж байгааг төсөөлөд үзээрэй. Учир нь энэ далхыг хийхэд оролцсон бүх хүмүүсийн хүч хөдөлмөр, амжилт бол бидний өдөр тутмын хүнсний хангамжийн ард орших хамтын ажиллагааны бодит илрэл билээ. Хамтын өсөлт хөгжөлтөөр хаан баг.